За Happy 24 клубийнхаа гишүүдийн өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед бол энэ OneCoin-тэй холбоотой шуугиан маш их тэгж байгаа дэлхийгээр одоо бид бүгд та нарт компани одоо биткойн данс нь ямар данс вэ? Хэдэн одоо доллартай тэнцэх биткойн вэ? Энэ талаар үзүүлье. Данстай хүн болгоо ингээд өөрийнхөө дансыг орж шалгаж болно. За энэ нөхцөл шаардлага ирсэн байна. Компаниас энийг бол accept гэдэг ногооны дарчих хэрэгтэй. Энэ бол яг өмнө байсан сануулгах зүйлүүд улаанаар гардаг. Энийг бол багасгачих. Ингээд хамгийн гол зүйл бол дансандаа байгаа багцыг авахд евроор шилжүүлж болдог. За тэр дансыг харах гэдэг. За ингээд актив one активын сургалтын багц зардгаа гэдэг ингээд компани бол энэ хэлбэрээр явуулдаг. Ерөнхийдөө сургалтын токен зарж байгаа гэдэг агуулгаар өөрийнхөө багцуудыг арилж ялдаг. За ингээд харангуй токенууд гэж байгаа. Төрөлхтөрийн токен. За энэ хамаагүй бидэнд яг энэ дээр биднес нэгийг авъя гэдэг ингээд цагсандаа нэмчихэж байгаа. Цагсандаа нэмээд шалган за нэг байж тэ энийг ямар арилжааны одоо суугаар худалдаж авч болох вэ гэхээр OnePay, банк, Profit, Cash, Bitcoin. За биткойн авъя гэдэг ингээд үзчихэж байгаа. Та нарт би одоо компани дансыг яаж шалгаж болох талаар энэ ойлголт өгөхгүй тийм. За энэ дансны хуулгыг бол ингээд авчих хэрэгтэй. Биткойн бол яг бодит зах зээл дээр гарцсан бүх гүйлгээнүүд нь харагдж идэг учраас биднээс бол энийг ингээд авчиж байгаа. За ингээд энэ авсан дансны дугаарыг биднээс шалгана. Шалгахдаа ямар зүйл дээр шалгах вэ гэхээр за энэ дээр ингээд түрүүний шалгаж авсныгаа байрлуулад хайлт хийж байгаа. За яг ингээд өнөөдрийн байдлаар компани дансыг харах юм бол түрүүний биднээс авсан данс байна шүү дээ. Энийг энд байдлаар шалгангууд 100.8 биткойн буюу $404,515 тэнцүү ийм ханштай байна. За өнөөдрийн ханш бол Binance дээр $4,005 байна. За тэгээд энэ $404,515 тэнцүү. Та бүгд энэ дансыг бол ингээд хинж харж болно. Бид яагаад энийг ингээд үзүүлээд байна гэхээр энэ биткойноор төлж байгаа төлбөр буюу одоо хондоо ганц мэдэгдэж байгаа зүйл бол энэ дансны хуулгыг шалгах боломжтой учраас биднээс энэ дансны хуулгыг ингээд үзүүлээд байгаамаа. За энэ бол данс анх 2016 оны 4 сарын 28-нд эхэлсэн. 1 биткойноор эхэлж исэн байна. Өнөөдрийн үед бол ингээд дансанд нь 2019 оны 2 сарын 3-нд хамгийн сүүлд TIC 0.5 биткойн ороод 110.8 биткойн буюу өнөөдрийн ханшаар бол энэ $404,515 тэнцэх биткойн байна. Яагаад энэ бүгдийг бид дээрээ байна гэхээр та бүгд Америкийн хууль зүйн яамны сайт руу ороход бол ингээд Константин Игнатов гэдэг энэ даунлоод гэдэг дарахлаар энд ороод ирж байгаа. За энэ PDF хуудсан дээр яг ямар процесс болсон баримтлахад ямар үйлдэлүүд гарсан, яагаад энэ хүнийг одоо хэрэгт холбогдолтой гэж үзэж байгаа талаар ингээд бүх тайлбаруудыг бичсэн байгаа. Баримтлах ажиллагаанд орсон хууль зүйн байгууллага федерийн хүмүүс. За энэ дээр бол маш их сонирхолтой тийм зүйлүүд нэлээд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Игнатовагийн тухайн одоо 14 оноос хойш мэйлээр харьцаж исэн, нэг хүнтэй харьцаж исэн, харьцаа юу ярьж исэн, яаж энэ одоо блокчейнтэй мөг гэдэг энэ талаар бичээд одоо яах вэ? Энтгэж байгаа програм хангамжийн хүмүүстэй яаж ярьж исэн, блокчейнийг одоо яаж исэн гэдэг ингээд бичсэн байгаа. За бид түрүүн бас ингээд та нарт
энэ Америкийн шурангийн байгууллагын хорих газрын сайтыг үзүүлжсэн. Энэ дээр бол та нар 777 37 112 хинээ Константин Игнатовыг ингээд баривчилсан одоо энэ хорих байгууллага байж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Өнөөдөр бол энэ чухалж та нар иргэд арчаалаа. Энэ дансыг биднээс одоо 20 дууд энэ Игнатовыг Константины баригдсан хугацаа дуусна. Түүнээс хойш энэ дансанд өөрчлөлт гарах нь уу юу? Тийм ээ, эндээсээ зардал гарах нь уу, яах нь уу? Энэ бүгд их сонирхолтой байна. За ингээд та бүгд энэ дансыг яаж шалгадгийг, яаж харах уу, энэ талаар мэдхийг хүсвэл бидэнд хандаарай. Анхаарал тавьсан баярлалаа.